Сүүлийн хэдэн сарын турш манай улсад өрнөд буй нэгэн сонирхолтой мэтгэлцэн бол WEP буюу электрон тамхиг Монгол улсад тудлахыг хориглох тухай хууль билээ. Энэхүү өрнөж буй мэтгэлцэн дээр нэг талаас нь электрон тамхи нь утаа тамхины нэгэн адил никотин агуулдаг тул тамхи татснаас ялгаагүй хортой хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд харин эсрэг талаас нь WEP-ийн янжуур тамхиг бодвол хамаагүй аюул багтай нас баралтын тоо хамаагүй бага хэмээн мэдэгдэж байна. Тэгвэл энэ хоёр талын алийнхын зөв юм болоо? Тамхи таталтанд дэлхийд даяар жил бүр хэдэн сая хүний амь насыг авч уддаг эрүүл мэндийн хамгийн ностой асуудлуудын нэг юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр жил бүр 8 сая гаруй хүн тамхины хэрэглээтэй холбоотой өвчнөр нас ордог аж. Иймд сүүлийн жилүүдэд хүмүүс уламжлалт янжуур тамхины оронд түүний шинэ хэлбэр болох электрон тамхи буюу WEP-ийг хэрэглэж эхлэх болсон бөгөөд WEP-ийн тамхины утаа биш уур гаргадаг тул зарим хүмүүсийн үзэж байгаагаар арай аюул багтай хэлбэр гэж тооцогддог. Гэвч үнэхээр WEP-ийн эрүүл мэндэд хор багтай юу эсвэл тамхитай адил хор нөлөөтэй байдгүй. Тэгвэл энэ удаагийн дугаараар бид электрон тамхиг үнэхээр хортой хэсэг талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага ба Америк нэгдсэн улсын халдвар төвчнөөс үрдсэн сэргийлэх хяналтын төв ба бусад эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгааг товчлон хүргэхээр бэлтлээ. Тийм учраас та бүхэн бичлэгээ эхлүүлэхээс өмнө лайк болон subscribe дарахаа мартаоцай. Одоо ингээд бичлэг рүү орцгоё.